За бүгдэнд нь цаг үеийн мэнд шууд хичээл рүүгээ оръё. Энэ удаагийн хичээл дээр хэдүүлээ RSI divergence ба hidden divergence-ийн талаар заалгана. Заалганыг нь суралцнаа. За энэ хичээл хамгийн чухал хичээл шүү. За бүх сетапын чинь суурь хичээл бол энэ RSI divergence ба hidden divergence-ыг ойлгох туршиж байгаа. Хэрвээ үүнийг л ойлгохгүй бол нөгөө нэг дараагийн загт хичээлүүдийг ойлгохгүй болоо явчихна гэсэн. Тэгэхээр энэ хичээлийг маш анхааралтай сонсоорой манайхаа. За окей. RSI divergence ба hidden divergence-ийн талаар. За ер нь энэ divergence гэдэг индикатор маань өөрөө яг юуг илтгэдэг вэ гэвэл маш энгийнээр тайлбарлахад за энэ AI робот тоглоомын хүүхэлдээ зах зээлийн үнэлгээ нь $100. Яг өөрийнх нь рационал оригинал тийм ээ. Зах зээлийн үнэлгээ нь одоо шудраг үнэлгээ нь $100 үнэлгээтэй. Гэтэл ямар ч шалтгааны улмаас бай хамаагүй $50 унчлаа. Уг нь чанартай бүтээгдэхүүн, эрэлттэй бүтээгдэхүүн гэтэл $50 унтсан. Тэгвэл яг уу чанартай $100 бүтээгдэхүүн маань $50 хүртэл унвал сайн бараа бүтээгдэхүүн учраас хямдардсан байхад нь хүмүүс ихээр худалдаж авнаа. За худалдаж авахаар $50 үнэлгээ маань өөрөө зах зээлийнхаа зарчмаар өссөн буюу нөгөө анхны $100 руугаа хөрвөөд ордгоо гэсэн үг. За тэгвэл эсрэг нь анхнаасаа $50 үнэлгээтэй байсан той ягаад ч мэдгүй нэг одоо хөөсрөл гэж биднээс их нэрлэдэг байдаг те янз бүрийн мэдээ ч юм уу янз бүрийн шалтгааны улмаас $100 өсчлөө. Энэ тийм ширэлттэй тийм чанартай бараад бүтээгдэхүүн биш. Гэтэл $50-аас $100 руу өссөн байна. За ийм хогийн бараа бүтээгдэхүүн хямдхан үнээс үнэтэй үн рүү өсгөд энэ дэр хүмүүс худалдаж авахгүй. Ягаад гэвэл хогийн бараа бүтээгдэхүүн учраас эрэлт байхгүй болчих. За эрэлт байхгүй болчоор яг буцаагаад нөгөө бараа бүтээгдэхүүн чинь байх ёстой байран дээрээ буюу буцаад $50 руугаа уннаа гэдэг юм. Энэ бол одоо зах зээлийн альж бизнес дээр байдаг үндсэн суурь логик. Тэгвэл энэ RSI divergence маань бол яг л энийг заадаг. Дутгаараа. Яг л энийг заадаг зүйл. За тодорхой жишээн дээр ярив. За энэ бол price буюу ханш. Энэ бол RSI divergence. За автрендын чиглэл рүү ханшмаар яаж юм? Higher high хийгээд явчих. Higher high. Тэгвэл энэ хаяа эвдээд дээшээгээ гарч байгаа энэ хөдөлгөөн чинь өөрөө эрүүл хөдөлгөөн юм уу? Зөв хөдөлгөөн юм уу? Хүчтэй хөдөлгөөн юм уу гэдгийг энэ доод гарч ирж байгаа divergence гэдэг индикатор чинь хэлж өгдөгөө. За яаж хэлж өгдөг вэ гэхээр RSI маань энд high байсан хаяа эвдээд яасан? Гарсан. Тэгтэл юу яаж байна? RSI индикатор чинь өмнөх хаяа эвдэж чадаагүй доор үлдчихэж байна. Тэгвэл яг энэ хөдөлгөөн чинь өөрөө хуурамч хөдөлгөөн байна шүү дээ. Нөгөө нэг саний жишээ татаж ярьдаг хогийн бараа бүтээгдэхүүн эрэлт байхгүй учраас ундаг. Яг тийм юм энэ дээр болж штэ гэж мэдээлэл авч байгаа гэсэн индикаторын тусламжтайгаар. За тэгвэл эсрэг хувилбар нь яадаг вэ гэхээр ханш унж явж байна тийм ээ. Унж явж. Lower хийж. Гэтэл энэ low хийж байгаа энэ өмнөх low-оо эвдээд lower хийж байгаа энэ хөдөлгөөн чи өөрөө тэр чигээрээ унах хөдөлгөөн юм уу? Эсвэл тодорхой хэмжээний pullback ороод эсвэл тренд эргэх хөдөлгөөн юм уу гэдгийг энэ индикатор тодорхой хэмжээгээр хэлж өгч байгаа. За lower хийж байгаа ханш маань RSI дээр lower биш lower high хийчих. За ингүүл эндээс юу ойлгож болох вэ гэхээр энэ хөдөлгөөн чинь тиймч доошоогоо явах хөдөлгөөн биш байна. Энэ тодорхой хэмжээний засвар хөдөлгөөн орох юм байна.
Эсвэл бүр тэрэнд эргээд явах боломжтой байна гэдгийг илтгэж байгаа гэсэн үг. Одоо ойлгомжтой те? Ханш хайр хай хийхэд үүсдэг байх нь байна. Ханш хайр лов хийхэд бас үндсэн RSI divergence чинь үүсдэг байх нь байна. За ийм л энгийн зүйл ер нь бол айгүй энгийн зүйл. За жишээ ханшин дээр ярил л да те. За ханш яасан? Дээшээгээ өмнөх хаяа эвдээд хайр хай хийж байна. Энэ дээр хайр хай хийж. Гэтэл яасан? Яг энэний контактлж байгаа RSI маань хайр лов хийж. Тэгвэл яг уу энэ үсэж байгаа энэ нэг мангар том ногоон кандл гарцсан доороо бараг викгүй марв үзүү шиг кандл гарцсан мөртлөө яг энэ л одоо үнэн учиртай энд бол тийм байр маяр бол орж ирээгүй. Энэ бол зөвхөн хуурмаг буюу хөөсрөлийн үн байна. Тэрийг нь би энэ индикаторын тусламжтайгаар таньчлаа. Тийм учраас энэ тодорхой хэмжээнд доошоогоо уналт орж ирэх нэ гэдэг шорт хөлбөр тийм ээ. Эсвэл бүр тэр чигээрээ тренд эргээд явчих бас болох юм байна гэдэг. За тэгвэл унаж яваа ханш дээр яаж вэ? Ханш лов хийгээд засвар хөдөлгөөн ороод буцаж энд байсан ловоо эвдэж ловер лов хийж. Гэтэл RSI маань юу хийж байна? Ловер хай хийж. Эндээс юу гэж ойлгож болох вэ? Энэ уналтын хөдөлгөөн чи өөрөө хүчгүй, волюмгүй тийм ээ хит их дутуу үнэлэгдэж байгаа үн байна. Тэгэхээр тодорхой хэмжээнд засвар хөдөлгөөн орох юм байна. Эсвэл тодорхой хэмжээнд тэргэнд ирэх юм байна гэдгийг энд илтгэж байгаа гэсэн үг. За үндсэн RSI divergence чинь бол ийм логик нь ийм. Ерөөсөө хайр хай ловер лов. Тэднүүсийн хүчийг мэдрээд унах уу өсөх үү гэдгийг нь таньдаг. Тийм л амархан индикатор гэсэн. За тэгвэл hidden divergence гэж байгаа. Divergence бол үндсэндээ хоёрын төрөл байдаг. Нэг нь classic RSI divergence, нөгөөх нь hidden divergence. За hidden divergence маань юуг илтгэдэг вэ гэхээр за ханш дэшээ яасан? Үндсэн хөдөлгөөн, засвар хөдөлгөөн, үндсэн хөдөлгөөн явж байна. Тэгвэл уул нь ингээд энэ засвар хөдөлгөөнийг нь л таньчвал дээшээгээ лонг орчмоор шүү дээ. Тэгээд лонг орчмоор. Гэтэл заримдаа яадаг вэ? Засвар хөдөлгөөн чинь доошоогоо нөгөө нэг үндсэн хөдөлгөөнийхөө ловыг эвдээд shift хийгээд тэрэнд эргээд яваад өгдөг. Бүр эргээд доошоо. Бэсээр зохиод яваад өгдөг. За тэгвэл hidden divergence гэдэг маань яг энийг танихад зориулагдсан тийм индикатор гэсэн үг. За одоо энэ дээрс харъя. Price буюу ханш хай хийлээ. Засвар хөдөлгөөн орлоо. Буцаад хаяа эвдээд гарлаа. За тэгвэл энэ засвар хөдөлгөөн ороход ханш үндсэн хөдөлгөөнөө эхлүүлсэн ханшийн ловыг засвар хөдөлгөөн чинь эвдээгүй байна. Гэтэл hidden divergence дээрээ эвдсэн байна. За энэ юуг илтгэдэг вэ гэхлээр тухайн моментод буюу яг одоо явж байгаа энэ засвар хөдөлгөөн чинь өөрөө тухайн моментдоо хямдхан бүс дээр явж шүү. Тийм ээ?